За нэр дэвшигчийг дэмжиж байна. Хурдтай, эрчтэй ажилдаг, дэвшилтэд үзэл баримталтай тийм бодлого хэрэгжүүлж явж байгаа. Хурлын дараагаар ажиллаж байгаа хугацаанд чөлөөлөе гэсэн бодлогыг хэрэгжүүлээд боддоор эдийн засгийн эрх чөлөөг тэлэх зөвшөөрлийн ерөнхий хуулийг өргөн барьсан. Одоо инх төвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байгаа. Хоёрдугаарт уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг бас өргөн барьсан. Үүнийг бас дэмжиж байна. Өнгөрсөн жилийн 12 сарын 26-нд Улсын хурлын 119 дугаар тогтоолоор ногоон шилжилтийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, журмуудыг шинжлэх ажлуудыг эхлүүлсэн. Энэ дээр хамтарч ажиллаж байгаа бас баяртай байгаа. Засгийн газрын тэргүүний хувьд энэ бодлого яаж үргэлжлүүлэх вэ? Хэмнэлт буюу дулаалгын бодлогыг хэрэгжүүлэх, үүн дээрээ сүрэлсэн, сэргээгдэх эрчим хүчний тархмал болон өрхийн бичил их үүсвэрийг нэмэгдүүлэх ямар гарга хэмжээг засгийн газрын тэргүүний хувьд авах вэ? Хоёрдугаар асуултанд сая уян гишүүний асуултад давхцаж байгаа учраас чөлөөлийн бодлогыг дэмжиж байгаа. Төр гай болох биш, зай болох ёстой. Салбаруудыг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг нээх, даргын гарын үсгийг харж зөвшөөрлийг хүлээж суудаг биш, мэдэгдэл болон стандартад суурилсан байдлаар үйл ажиллагаа эрхлүүлж явдаг. Эдийн засгийн эрх чөлөөг нээн гэсэн бодлогыг бол дэмжиж байгаа. Энийг үргэлжлүүлэх юм байна. Хоёр санал байна. Нэгдүгээрт хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Дээрээс нь хот төлөлтийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Энэ хоёр хуулиар төрийн албаа хаагчдын энэ тайлан төлөвлөгөө гэсэн болсон болоогүй зүйлүүдийн ажлыг хөнгөлөх хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр Жэнх баяр сайтай хамтраад ажиллаж байгаа. Тайлангаас чөлөөлөх, төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөх ажил дээр бас дэмжлэг үзүүлж ажээ гэж үзэж байна. Татврын багц хуулийг эргэж татаад дахин өргөн барина гэж энийг дэмжиж байна. Попорсон зүйл ярихгүй байгаад их баяртай байна. Зарим гишүүд сайд нар орлогоо бууруулна гэж ярьдаг. Төсөв ярихлаар зарлага нэмээд ороод ирдэг. Зарчимтай баймаар байна. Орлогоо бууруулж байгаа бол зарлагаач бас бууруулна гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Энэ чиг баримжаатаагаар ажилласаа гэсэн тийм санал байна. За, санал хэллээ. Нэг асуулт. За, учрал шүү. За, эрх чөлөөний дөрвөн чөлөөлтийн бодлогыг дэвшүүлж байгаа. Гэтэ энэ бол үр дүн гарах ажил. Тэр юу вэ гэвэл би эдийн засгийн гайхамшиг бүтээж болж чадахгүй. Эд шид бүтээж болж чадахгүй. Харин лувсан шамж гишүүнээ хэлж байгаатай яг адил. Төр гай болохгүй, зай бол. Салбар болгонд төр оролцох юмдаа оролцох, оролцохгүй юмдаа оролцохгүй. Хүн ардынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналтаа тавих болохоос биш, салбар болгонд одоо асуудлаас бол илүү холдож асуудлыг өөрөө шийд гэдэг зарчмыг бол хэрэгжүүл. Тэгжиж энэ сорилтыг давж гарна. Хий бүтээ хөдөлмөрлөе гэсэн хэн бүрийг дэмжсэн бодлого бол энэ эрх чөлөөний дөрвөн чөлөөлт. Тэгэхээр энд бол эдийн засгийн чөлөөлт, эрх зүйн чөлөөлт, ногоон хөгжлийн чөлөөлт, авилгын эсрэг чөлөөлт гэж. Тэгэхээр ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд бол сая Чингэлтэй дүүрэг дээр нэг 83 айл 20 кВт хүртэлх нар салхины одоо батарей хоримтлуур тавиад дулаан цахилгаанаа шийдэж болж байгаатай яг адилхан өрх болгон цахилгаан үйлдвэрлэж байх бодлогыг дэвшүүл. Цаашд бол 20 кВт гэж босго тавиад байх юм байхгүй. Илүүдэл гарснаа түүн шугамдаа нийлүүлээд өрх болгон цахилгаан үйлдвэрлэж болох эрх зүйн орчин одоо ч байх. Энийг дүрм журмаар одоо хориод байх шаардлага байхгүй. Тэгэхээр эрчим хүчний сайдын тушаал сая гарсан. Хүн шиг 20 кВт-ыг ч гэсэн бараг тэр босхийг ч авах хэрэгтэй. Дээрээс нь сэргээгт эрчим хүчний тархмал их үүсвэрийн дэд үүс барих хөрөнгө оруулагч нарт нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. 10 аймагт сэргээгтгийн станц барих нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Үүнийг засгийн газар 100% дэмжинэ. Бүх талаар дэмжинэ. Дээрээс нь ийм үед эрчим хүчний хараа тус байдлыг бууруулах бодлогын хүрээнд татврын 1%-аар хувийн хвшлийнхнийг орон даяар цахилгаан машины цэнэглэх станцуудыг барихыг 1%-аар хийхийг нээж өгнө.
Ингээд улс орон даяар цахилгаан машин цэнэглэх станцуудыг барих ажлыг эхлүүлцгээе. Ингээд дэвшилтэд ажлууд руу оръё. Энэ бол цэвэр чөлөөлт байна. Эрчим хүчний салбарт бол чөлөөлтийг хийх хэрэгтэй. Лука гишүүний ярьж байгаа энэ тайлангаас чөлөөлөх ажил одоо их хурлын хуулийн дээр энэ Сандгаа гишүүний хуулийн дээр дагаад орсон. Тэгэхдээ хууль гаргахаас үл хамааран засгийн газар once only буюу ижил агуулга бүхий тайланг зөвхөн нэг удаа авна. Төрийн албан агч нартай одоо хэлэхэд нэг тайланг 1000 авдгаа одоо болно. Орон нутагт очиод уулзгаар юу хийж гэнэ гэхээр тайлан явуулж гинэ гэж сууж байгаа. Тэр тайланг нь дээшээ явуулахар дээр нь уншдаг ч хаалга. Тэд юу хийж гэнэ гэхээр дээдлийнхаа дарга нарт бас тайлан бичээ сууж байна. Тэр дарга нар нь тэр тайланг нь уншихгүй байна. Ингэж бие биенийхээ ажлыг удадгаа одоо болио. 1480 гаруй үйлчлэгийг ийм Монгол дээр оруулаад хур системээр мэдээлэл солилцуулж чаддаг ажлыг бид хийж цахим засаглалын индексээр 28 байр урагшилсан. Системийн хувьд бид билээ. Одоо систем нь бэлэн болчиход байхад тушаалаар юм нэгтгэе болчихоо. Тэгэхээр once only гэдэг зарчим засгийн газар хэрэгжүүлнэ. Тэр цахимаар тэргүй ээлжин шийдэх буюу зөвшөөрөл лицензүүдийг зөвхөн цахимаар шийднэ гэдэг зарчмаа хэрэгжүүл. Ингээд хүнээс хамааралгүй алхмуудыг хийя гэдэг ийм зорилтыг дэвшүүлж байгаа. Лувсан Жамс 1 минут. Баярлалаа. Тодорхой алхмуудыг тодорхой хэллээ. 100 хоногийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөн дээрээс оруулаад явна болоо гэж бодож байна. Сэргээгдэх хийг дэмжих, ногоон хөгжлийг эрчимжүүлэх дээр таны өргөн барьсан, хамт боловсруулсан 119 дугаар тогтоол дээр суурь нөхцөл нь байгаа. Дулаалгаа хэрэгжүүлж ийж хэмнэлтэд бий болгож байгаад үлдсэн хэрэглээгээ сэргээгт эрчим хүчээр шийднэ гэсэн. 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл дээр байгаа. Агаарын бохирдлын төлбөрийг ногоон санхүүжилт рүү чиглүүлэх. Дээрээс нь дулаалгын төслийн хэрэгжилтүүдийг хийх. Бор, хуучирсан ийм бор шийдлүүдээсээ бид ногоон технологиороо шилжээг авах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ дээр бас эрчимтэй ажилласаа гэж хүсэж байна. Амжилт хүсье. За, Бадамдуу